За бүгдээрээ хамтдаа хүүхдийн цуглаанаа эхлэе. Аав ээж нар маань хүүхдүүдээ наашаа уршаа явуулаарай. За энд хэдэн хуруу байна? Энд хоёр хуруу байна те. За бүгдээрээ хамтдаа хүүхдийн цуглаанаа эхлэхээ залбирая. Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд муурны сахал боллоо. Дөрөв нийлээд наймаалж боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. Амен. За бүгдээрээ хөөх хаалга нүдэн ханаарай. За бүгдээрээ ялаа дуурахыг сонсъё. Ялаа дуурахыг сонсъё бүгдээрээ. За ялаа дуурахыг сонсъё бүгдээрээ.
За нүдэ нарай багшаагаа дагаад хэлээ шүү заяо. Тэнгэрт байгаа бидний эцэг минь өнөөдөр энд цугларах боломжийг өгсөнд баярлалаа. Есүсээ намайг хайрладагт хамгаалдагт баярлалаа. Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. За бүгдээрээ Бурхны баяр хөөртөөр магтцгаая. Бүгдээрээ басаарай. Recording in progress. Толгой дахиад Авраам эцэг олон хүүхдүүдтэй Авраам эцэгтэй түүний нэг нь би харин та мөн үү тэгвэл гэж нэг мах баруун гар зүүн гар баруун хөл зүүн хөл толгой дахиад доор эргээд Авраам эцэг олон хүүхдүүдтэй Авраам эцэгтэй түүний нэг нь би
хүүхэд толгой дахиад доор эргээд суугаарай. Ямар мондоо хүүхдүүд вэ? За бүгдээрээ хамтаа залбираа цуглаанаа дуусгая. Нэг нийлээд уул боллоо. Хоёр нийлээд нүдний шил боллоо. Гурав нийлээд муурны сахал боллоо. Дөрөв нийлээд наймаалж боллоо. Тав нийлээд залбирлын гар боллоо. За бүгдээрээ ялаад уурахыг сонсож юу? Хайртай бурхан Аава, таньда талархаж байна. Бяцхан хүүхдүүд маань энд цуглараад танд баяр хөөртэй магтаалыг өргөх боломжийг олгож өгсөний төлөө таньда талархаж байна. Үнэхээр бурхан Аавыг даган дурайсан итгэлийн мундаг хүүхдүүд болж төлөвшөхөд та тусалж өгөөрэй гэж гуйж байна. Эх 7 хоногийн та сахин хамгаалж бас сургууль дээрээ цэцэрлэг дээрээ хамгийн мундаг хүүхдүүд байж багшийнхаа үгэнд аав ээжийн үгэнд орсон мундаг хүүхдүүд байлгаж өгөөрэй гэж гуйж байна. Есүсээ өнөөдөр жамжаагүй бусад хүүхдүүдээс танд өргөн барьж байна. Өвчтөе хүүхдүүд байгаа бол тэр хүүхдүүдийн дээр та эдгэрлийг өгөөрэй гэж гуйж байна. Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бурхан талрыг өргөөрэй. Халелуя. Халелуя. Бидний хийсэн бол ялагч хийсэн. Тэр бол үхлийг ядаж бидний бүх гэм нүглийг биднийг бас чөлөөлсөн ялагч хийсэн. Бүгдээр хамтдаа суудлаасаа босоод хамтдаа эзэн рүүгээ зүрх сэтгэлээ хандуулад оюун бодлоо хандуулад эзэн рүү яг та байгаагаараа ирэхэд эзэн таны хүлээн авахулна. Хамтдаа залбирanгуйцгаая. Хайртай бурхан минь ээ. Өнөөдөр бид нэр таны өмнө ирж Токио Монгол цуглаан өнөөдрөөс эхэлж үнэхээр бие даасан бид нар бүх зүйлээ яг үнэхээр яг монголчуудаараа таны удирдлагын дор таны хүсэл дор яг монголчуудаараа бид нэр хийх тэрэг өдөр ирсэн минь аваа. Энэ өдрөөс эхлээд Токио Монгол цуглаан таны дотор улам илүү итгэлээр өссөн. Улам илүү олон тал дээр өссөн. Улам илүү сайн мэдээг тараасан. Улам илүү бид нар бие бинийгээ босгосон. Улам бид нар үнэхээр ийш тийшээ явж үнэхээр эзэн таныг ярьсан, тунхагсан, итгэлээ хуваалцсан нэгэн байхыг хүсэж байна аваа. Баярлалаа Есүс. Тийм ээ эзэн. Та биднийг хайрлаа зогсохгүй, биднийг аварсан бурхан. Та биднийг уучлсан, нэгүүлсэн бурхан. Таны тэр үнэхээр нэгүүлслээр дамжуулан бид энэ газар зогсож байна. Тиймээс танд магтаалыг өргөхийг хүсэж байна. Хүндэтгэлийг өргөхийг хүсэж байна. Та энэ газраас өөртөө аваач. Амен. Тэгээд бүх алдар магтаал, бүх хүндэл нь зөвхөн бидний эзэн Есүс Христэд байх болтугай гэж Есүсийн нэрээр талархан залбирanгуйж байна. Амен. Амен хамтдаа. Эзний үгнээс дуулал намнаас уншицгаая. 117:1 бүх үндэстнүүдээ эзнийг магтагтун. Бүх ард түмнүүдээ түүнийг өргөмжлөгтун. Учир нь бидэнд хандсан түүний хайр инрэл агуу бөгөөд эзний үнэн үрд мөнх хийх юм. Эзнийг магтагтун. Амен. Амен. Бүгдээр хамтдаа энэ цагтаас итгэлийн тунхаглая гэж хүсэж байна. Би тэнгэр газрыг бүтээгч аваа хүчрэг ертөнцийн эзэн эцэгт итгэдэг. Ариун сүнсээр бүрэлдэж онгон майрыгаас мэндэлсэн
Понти Пилат захирагчийн үед зовж явсан. Цовдлогдсон нас барж оршуулгадаад 3 хоногийн дотор үхлээс дахин ам орсон. Тэгээд тэнгэр додож агуу хүчрхэг ертөнцийн эцгийнхээ баруун гарын хүндэт суудал задарсан. Дахин ирж үхсэн амьд бүх хүнийг шүүх. Түүний цорын ганц хүү бидний эзэн Есүс Христэд би итгэдэг. Би ариун сүнсэнд итгэдэг. Би ариун нэгдмэл цуглаан, ариун хүмүүсийн нөхөрлөл, гэмэд үзүүлэх уучлал, дахин амьдлалт болон мөнхийн амьдралд би итгэдэг. Амен. Эзэнд алдарн байх болтугай бүгд эзнийг баяр хөөртэйгээр магтцгаая. бидний хаан амьд Есүс
Халелуя. Халелуя. Есүс амьд байна. Үхлийн хүч байхгүй. Бүшин хоосон байна. Бурхны хүү амьсан Есүс амьсан. Дахин амьсан. Тэр бол Баба Омега. Эхлэл ба төгсгөл. Нүглийн ял хугарсан. Их чөлөө бидний хаан амьсан Есүс амьсан. Дахин амьсан. Халелуя. Есүс амьд байна. Халелуя. Халелуя. Есүс амьд байна. Халелуя. Тэр бол амьд. Халелуя. Есүс амьд байна. Амен. Эзэн наадмын магтаалан багтгаа. Тэр бол ялагч бурхан. Тэр бол Адонай. Тэр бол үхлийг ялсан. Тэр бол бидний нүглээс чөлөөсөн бурхан. Алдран байх болтугай. О Есүс, таныг хүндэтгэе. Таныг магтан дуулъя. Энэ газраас байгаагаараа өөрийнхөөрөө эзэн танд хүндэтгэлийг өргөе. Та бол бидний зүрх сэтгэлийг бидний юунд зордгийг мэддэг бурхан аваа. Ялагч эзнийг магтан дуулъя. Тэр үнэхээр ялаад зогсоогүй. Биднийг үнэхээр нүглээс тэр үхлийн боочлоос үнэхээр ариусгасан тэр бурхан юм аа. Есүс Христийн тусламжийн эдгээр амьдрья. Дахин амьдрсан миний ганц найдвар үүнийг зовлон надад зайлуулсан харин намайг
шаналсан зүг миний өмнөөс асгарсан цус миний өмнөөс усан таны нүлмас бүх төлөөсийг та төлсөн ичхүр титмиг минь ичхүр титмиг минь та зүсээ итгэл найдварыг минь та өгсөн хайраар тогтогцоо шингэрээ харанхуй замыг гүйгүүлнэ харанхуй замыг гүйгүүлнэ О Есүс хайр хүртэх хэрэггүй гэт миний сүнсийг хуурны амма тасалсан О Есүс та магтаалаач О Есүс
Баярлалаа Есүс. Үнэхээр өчүүхэн мөхс намайг хайрласны төлөө баярлалаа Есүс. Баярлалаа Есүс. Эзэн таны тэр хайраар таны үнэхээр бидний төлөө өргөсөн тэр амиар таны өргөсөн тэр цусаар таны өргөсөн тэр үнэхээр өвдөлт шарах соргоор бид нар үнэхээр идгэрсэн аваа. Тимээ эзэн хичнээн мэдлэг биднэрт хичнээн чадвар биднэрт хичнээн авьяас бид нар хичнээн мэрэгэн ухаан байгаад таны тэр загалмайн хайрыг санахгүй бол таны тэр бидний төлөө зориулсан тэр үнэхээр үйлсийг санахгүй бол бидний үнэхээр итгэлээр алхах чадахгүй. Баярлалаа Есүс. Эзэн тэр энэ цагт үнэхээр өнөөдөр өргөгдөх үгийг таны мотор таатгаж байна. Та үнэхээр Токио Монгол цуглааны пастор Баяраа пастораар дамжуулагдах энэ үгийг эзэн та хүн бүрийн үнэхээр зүрх сэтгэлд оруулж хүн бүр үнэхээр эзэн таны үгийг дагуу амьдрахад тусалж өгөөч. Бид нар үнэхээр анхааралтай сонсож таны үгийг дуулууртаагаар биелүүлэхэд үнэхээр тусалж өгөөрэй. Ариун сүнсээтэй хамт байгаарай. Ариун сүнсээтэй хүн бүртэй хамт байгаарай. Өнөөдрийн үгийн цагийг танд даатгаж бидний эзэн Есүс Христийн ариун нэрээр өрөөн залбирanгуйж байна. Амен. 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 Бүгдээрээ хамтдаа Баяраа пастрыгаа урьж байна. Халелуя. Эзний нэр алдарших болтугай. Амен. Бид нар удаан хугацаанд залбираад тэгээ Бурхан бидний залбирлын хариултыг бас хариулаад тэгээд 3 жилээр виз гараад ирлээ. Тэгээд энэ бас Бурханы хүсэл төлөвлөгөө байсан гэдэгт итгэж байгаа. Ягаад вэ гэхээр энд ингээд тэр хойно зохицуулчих байхаа. За. Тэгээд юу ярьж илаа? Зүгээр. Тэгээ нөгөө нь ихчэд бас орчуулж өгч байгаа зү тэ. Ихчэд орчуулга хийхгүй бол энэ Google Translate жоохон нөгөө Библийн шиллүүд, Библийн хэллэг тийм юмнуудыг болохоор орчуулж чаддгүй юм байл шүү. Буруу орчуулад идэм бил. Тий. За. Тэг ямар ч байсан Бурханы төлөвлөгөө байсан учраас өнөөдөр энд ирээд байж байгаадаа эзэн талархаж байна. Тэгээд одоо хойгуур байгаа хүмүүс нь урагшаар суух хэрэгтэй. Сайн сонсохыг хүсвэл урагшаар суух хэрэгтэй болох ба. Тэгэд ямар ч үсэн одоо энэ виз 3 жилээр гарсан учраас бид нэр 3 жилийн хугацаанд одоо ямар ч үсэн энд байх нь бол тодорхой болсон. Тэгээд яг энэ 3 жилийн хугацаанд бид нэр ер нь яг чуулганы хувьд Токио Монгол чуулга ингээд бие даагаад бид нэр өөрсдөө одоо яг үйл ажиллагаагаа хариуцаад өргөлөөрөө дамжуулаад үйл ажиллагаагаа явуулаад цаашдын зөвхөн одоо энд биш тийм үү Япон хүмүүст ч гэсэн хандаж бас бид Монголд байгаа монголчууд руугаа хандаж бас энд байгаа монголчууд мөн чуулганд явж байгаа болсон хүмүүс олон байна. Тэр хүмүүс рүүгээ хандаж бас шинээр тийм үү эзэн дээр ирэх тэр хүмүүс хандаж Токио Монгол чуулга яг бид нар хамгийн бидний санаж явах ёстой
бидний хувьд чухал зүйл яг юу байна вэ? Тийм ээ. Юу байна вэ гэдгийг бас эзний өмнө залбирсан. Яг энэ чуулган бидэнд яг Бурханы өмнө хамгийн чухал зүйл яг юу вэ? Тийм ээ. Яг Бурхан биднийг сахиасаа, дагаасаа, мөрдөөсөө бас яг эзэн энэ зүйлийг яг биднээс хүсэж байгаа гэсэн тэр зүйл нь яг юу байгаа юм болоо гэж залбирсан байгаа. Тэгээ Токио Монгол чуулган өнөөдөр итгэвч бид нар эзний өмнө бид яг түүнийг хүсэж байгаа, түүний бас яг бидний хийгээсэ гэж эзэн биднээс харж байгаа. Бас биднийг яг ийм итгэлийн амьдралаар амьдраасаа гэж тийм үү? Эзэн бидэнд яг хариуцуулж байгаа тэр зүйл нь яг юу юм бэ гэдгийг эзний өмнө залбирж исэн. Тэгээ залбирж исэн чинь Бурхан юу сануулсан бэ гэхээр одоо дайн дажин болжээ, тийм ээ? Бүх юм эдийн засаг хямарж байна, юмны үн өсөж байна. Бидний төсөөлөггүйгээр маш хурдцтайгаар өнөөдөр нийгэм өөрчлөгдөж байна. Тийм үү? Энэ цаг үе өөрчлөгдөж байна. Тэгээ энэ хурдцтай ингэж өөрчлөгдөж байгаа энэ үед бид нар итгэвч бид нар эзний дотрыг яаж амьдрах юм бэ? Тийм ээ? Тэгээ одоо бид нар дараа сард ч гэсэн юу болохыг мэдэхгүй тийм. Яг бол ийм хурдтай өөрчлөгдөж байгаа. Энэ эдийн засгийн өөрчлөлтүүдийг дагаад бүр санаанд оромгүй тийм үү? Тийм одоо хямралууд, асуудлууд, үнийн өсөлтүүд гарч ирж байгаа. Гэтэл бид нэр энэ бүхнийг дагаад хямраад иж болохгүй тийм үү? Энэ бүхнийг дагаад хямраад иж болохгүй. Тэгвэл бид нэр энэ дунд яг эзэн дотор яаж амьдрах юм бэ? Өнөөдөр энэ цаг үед, энэ нийгэмд, энэ дайн дажинтай болцсон тийм ээ? Энэ тогтворгүй болцсон, энэ хямралтай болцсон байгаа. Бид энэ үед яг яаж амьдрах юм бэ? Токио Монгол чуулган бид хаашаа яаж явах ёстой юм бэ? Тэгээ яг ингэж залбирж исэн эзэн яг юуг сануулсан бэ гэвэл эцсийн цаг үе ирж байна. Эцсийн цаг үе ойрхон болчихж байна. Тийм ээ? Эцсийн цаг үе ойрхон болцсон байгаа учраас эзэн бидэнд сануулсан байгаа. Эцсийн цаг үед итгэгч хүмүүс бид нар яаж амьдрах вэ гэдэг талаар тийм үү? Маш тодорхой сануулж өгсөн байхгүй. Библиэд маш тодорхой хэлж өгсөн. Тэгэд эцсийн цаг үед бид нар амьдарч байгаа хүмүүс байна. Тэ? Тэгээд эцсийн цаг үед бид нар амьдарч байгаа учраас энэ цаг үед бид юу хийх ёстой юм? Тийм үү? Яаж итгэлээс авах ёстой юм? Яаж бид нар эзнийг дагах ёстой юм? Тэгээ ингээ харах юм бол угаасаа Библи бидэнд маш тодорхой хэлээд өгсөн байна. Тэгээд энэ эцсийн цаг үед эзэн биднэрт хэлээд өгсөн байгаа энэ тодорхой зүйлийг бид нар дагаж сахих нь хамгийн чухал юм байна. Амен. Библи мэдээж бүхэлдээ чухал. Эзний үг бол бүхэлдээ чухал, тийм ээ? Харин онцгойлон бидний хувьд яг энэ төгсгөлийн цаг үед эзэн юу гэж хэлсэн бэ? Хамгийн ихний ишлэлийг хамтдаа дуудъя. Матай номны 24-ийн 6-аас 8 дугаар ишлэл. За хамтдаа дуудъя. Нэлээд хэдэн ишлэл байгаа учраас бүгдээр хамт уншаад явна. За дуудъя. Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсон. Айж сандруу зай. Тэдгээр нь зайлшгүй болох учиртай бөгөөд төгсгөл нь хараахан биш юм. Үндэстэн үндэснийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох бөгөөд энд тэндгүй үлсгэлэн болоод газар хөдлөлт болно. Харин энэ бүгд нь төрөх хөвдөлтийн эхэн юм аа. За эзэн бол эцсийн цаг үед юу болох вэ гэсэн чинь бидэнд маш тодорхойлж өгч байна. Тийм ээ? Эцсийн цаг үед юу болно гэж. Дайн дажин болно. Тийм? Дайн дажин болно. Бид нар дайн дажны сураг чимээг тийм үү? Хаа сайгүй сонсох болно гэж хэлж байна. Тэгээ одоо бид ингээд харах юм бол үнэхээр дайн дажны сураг чимээ тасархаа болсон бэ. Тийм ээ? Эхний дайн нь дуусаагүй байхад дараагийн дайнууд тэг дайн дуусаагүй байсан чинь дахиад нэг дайнууд дайн дажны сураг чимээ тасархаа болсон буюу
Энэ бол эцсийн үеийн шинж тэмдгүүдийн нэг нь баг. Тийм ээ. Энэ бол зайлшгүй болох учиртай гэж эзэлж байгаа. Энэ бол зайлшгүй болно. Тэгээ зайлшгүй болох учиртай зүйлсүүд одоо болж байна. Эзэн хэлж байгаа. Айж сандруу заа. Тэ? Айж сандруу заа. Энэ бол төгсгөл биш шүү. Мэдээж эцсийн цаг үе ойрхон ирсэн байна. Төгсгөлийн үе ойрхон ирсэн байна. Гэтэ яг одоо бол биш байгаа тийм үү? Ер нь бол ойртсон байна гэж маш тодорхой хэлж өгч байгаа. Тэгээд энэ цаг үед 7 дугаар ишлэлээр үгж байгаа. Үндэстнийхээ эсрэг хаанчлалынхаа эсрэг босноо. Одоо бид харах юм бол үндэстнийхээ эсрэг тийм ээ төр засгийнхаа эсрэг дайтаж байгаа. Яг ийм цаг үе байна. Украины дайн гэсэн чинь одоо л Украины дайныг бүр тэрнээс ч илүү дайн дажнууд гараад эхэлсэн. Бараг зарим нь Украины дайн бүр мартаж эхэлж байгаа. Тэгэхээр энэ тэмдэггүй тийм үү? Яг одоо энэ зүйлийг дагаад амшигуд гарч эхэлж байгаа дайн дажнаас болоод. Харин эзэн юу гэж хэлсэн бэ гэхээр 8 дугаар ишлэлдэр энэ бүгд бол төрөх өвдөлтийн ихэн юм а гэж хэлж байна. Амен. Амен. Тэгэхээр ахын дүүс нар өгсгөлийн үе ойрхон ирсэн байна. Төгсгөлийн үе ойрхон ирсэн. Энэ үед бол үнэхээр дайн дажин болно, үндэстнүүд хоорондоо тэмцэлтэн, тийм ээ. Тэрийг дагалдаад үнэхээр одоо энэ эдийн засгийн хямрал, өлсгөлэн, тийм ээ. Байгалийн гамшигуд олон зүйлүүд болж эхэлнэ. Энэ бүхэн бол төрөх өвдөлтийн ихэн гэж эзэн хэлээд. Тэгэхээр энэ юу гэсэн үг юм бэ гэвэл эцсийн цаг ирж байна, ойрхон байна. Ахын дүүс нар минь эзэн хэлсэн бүү ай гэж хэлж байна. Бүү ай. Тэгэхээр энэ дайн дажин, энэ сурагч юм, энэ зүйлсүүдийг сонсоод айж байгаа хүмүүс байгаа. Энэ газар хөдлөлт гамшигуд тэгж бүү ай. Энэ бол дөнгөж эхлэл байна. Тийм ээ. Гэхдээ эзэн 8 дугаар ишлэлдэр яагаад төрөх өвдөлтийн ихэн гэж хэлсэн бэ гэхээр тийм үү? Төрөх өвдөлт чинь юу вэ? Хичнээн өвдөж байгаа ч гэсэн төрөх үедээ болдог. Шинэ ам бий болдог тийм үү? Тийм учраас энэ цаг хугацаа бол бидэнд юу хэлж байгаа юм бэ гэхээр айдсаас илүү энэ төгсгөлийн үеийн дараа эзний шин зүйлсүүд бий болох болно. Амен. Тийм учраас айдсаас илүү итгэлтэй байгаарай гэж бидэнд хэлж байна. Амен. Тэмүн дараагийн ишлэлдэр нь Матай 24-ийн 36 дээр хэлж байгаа. Мэдээж энэ цаг үе бол ойрхон ирсэн байгаа. Ойрхон ирсэн. Гэхдээ ойрхон ирсэн ч гэсэн хизээвэ гэдгийг мэдэхгүй. Тийм ээ. Үннээр за ишлэлүүдэд намайг хэлэхээр бас зэрэг гаргаа явчаарай. Үннээр би та нарт хэлье. Энэ бүхнийг тохиолдохоос нааш энэ үеийнхэн үгүй болохгүй гэж. Тэ Матай 24-ийн 36 дээр. Харин тэр өдөр цагийн тухай хэн ч мэдэхгүй, Тэнгэрийн элчч хүүч мэдэхгүй. Зөвхөн эцгэл мэднэ гэж. Тэгэхээр эцсийн цаг үе ойрхон ирсэн байгаа, ерөн дөгцсөн байна. Төрөх өвдөлтийн ихэн шиг тийм үү? Тэр өвдөлтүүд бий болцсон байна. Гэхдээ яг үнэндээ тэрийг Тэнгэр элчч мэдэхгүй, хүүч мэдэхгүй, ганцхан эзэн мэднэ гэж хэлж байна. Тэгээ энэ нь юу гэсэн үг юм бэ гэвэл хизээч ирж магадгүй. Хизээч ирж магадгүй. Тэгэхээр эзэн бидэнд юу хэлж байгаа вэ? Бэлэн байгаарай. Бэлэн байгаарай. Тэр өдөр хизээ болох вэ гэдгийг тийм үү? Таах гэж эцсийн өдөр ойрхон ирсэн байна уу үгүй юу гэдгийг тийм үү? Олох гэж амьдрах биш. Эцсийн өдөр маань төгсгөлийн цаг хугацаа маань маргааш ирэх байсан ч гэсэн бид нар сонор сэрэмжтэй, итгэлтэй бэлэн байх ёстой гэдгийг сануулan хэлж байна. Тиймээс ахын дүүс нар минь өнөөдөр Токио монголчууд бид тийм ээ энэ цаг үед эзэн бидэнд юу хэлж байгаа вэ? Айх хэрэггүй тийм ээ айх хэрэггүй. Айдсаас илүү итгэлтэй байгаарай. Хоёрдугаарт нь юу гэж байна?
тэр өдөр цаг хизээ болох вэ гэдгийг олох гэж биш. Харин өдөр бүр яг тэр өдөр ирэхэд бэлэн амьдраарай. Амен. Итгэлтэй байгаарай. Бэлэн байгаарай. Яг итгэлээ ингэж өдөр бүр сахиж амьдраарай гэж хэлж байгаа. Тэгээ дараагийнх нь болохоор 2 дугаар Петр 3:10 дээр хэлж байгаа. 2 дугаар Петр 3:10. 2 дугаар Петр 3:10 дээр эзэн бас бидэнд сануулсан хэлж байгаа шилний үг үйл. Гэвч эзний өдөр нь улгаач мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө, аливаа бодсууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана гэж. Эцсийн өдөр бол ойрхон ирсэн байгаа. Тэр өдөр хулгайч мэт ирэх болно. Гинт тэнгэр нүргэлээл тийм үү? Эзэн ирэх болно гэж хэлж байна. Тэгээ бүх зүйлсүүд нь галд шатаагдана. 2 дугаар Петр 3:10. Галд шатаагдана. Буюу ахан дүүснэр нь эцсийн өдөр ирэхэд тэр өдөр гинт ирэхэд энэ дэлхий дээр байгаа бүх зүйлсүүд биднэрт хэрэггүй болно гэж хэлж байна. Хэрэггүй. Та өөрөөсөө асуугаарай. Хэрвээ төгсгөлийн өдөр ирэхэд ойрхон болцсон байна тийм үү? Ойрхон болцсон байгаа шинж тэмдгүүд бидэнд харуулдаг. Тийм үү? 20 жилийн өмнө юм байгаагүй шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид ингээ харах юм бол ер нь ойртцсан. Тэгээд тэр төгсгөлийн өдөр ирэхэд та юуг авч үлдэж чадах вэ? Энэ дэлхий дээр юуг авч үлдэж чадах вэ? Танд үлдэх зүйл юу байх вэ? Эзний өдөр гэнт хулгайч мэт ирэхэд танд авч үлдэж чадах зүйл энэ дэлхий дээр юу байгаа вэ гэдгийг эзэн хэл. Та өөрөөсөө асуугаарай. Би юу авч үлдэж чадах энэ дэлхий дээр? Эд хөрөнгө юм уу? Алт мөнгө юм уу? Тийм ээ. Алтар нэр авч үлдэх юм. Юу авч үлдэж чадах? Тиймээс бид эзний өдөр гинт ирэх учраас Токио монголчууд бид эзний өдөрт бэлэн байхдаа бас үргэлж санаж явах хэрэгтэй. Гинт тэр өдөр ирэхэд надад хамгийн чухал зүйл юу байх юм бэ? Яагаад гэвэл өнөөдөр олон хүмүүсийн хувьд чухал зүйлүүд зөндөө байгаа. Бид нар ингээд 1 2 3 гэдээ ингээд дистрааллуулах юм бол чухал зүйлүүд зөндөө байгаа. Тийм үү? Тэгээ зарим хүмүүс нөгөө чухал зүйлүүд нь зөндөө байгаа учраас цуглаанд ирэх завгүй ч болцсон хүмүүс байна. Тийм ээ? Ягаад гэвэл маш чухал зүйлүүд байгаа байхгүй юу? Цуглаанд явах нь эзэнд итгэх нь бүр тэр хоогоор орцсон явж байгаа. Гэхдээ энд хэлж байгаа. Бүх зүйлүүд устгагдаж үгүй болно. Танд юу үлдэх вэ? Тэр чинь таны хамгийн чухал зүйл байхгүй. Амен. Та өнөөдөр үр хүүхдүүдэд юу өвлүүлж өгч гинэ? Тэрийгээ санаарай. Тийм ээ? Үр хүүхдүүдэд өвлүүлж өгж байгаа зүйл чинь эцсийн өдөр ирэхэд үлдэх зүйл мөн байна уу, биш вэ гэдгийг санаарай. Амен. Тиймээс тэгэхээр энэ дэлхийгээс бидний авч явж чадах зүйл бол тэр мөнхийн зүйл л байна. Тийм ээ. Бидэнд үлдэх зүйлсүүд бол мөнхийн зүйлсүүд л байна. Мөнх. Амен. Мөн дараагийнх нь болохоор 1-р Тесалоник 4:16-аас 17. За хамтдаа дуудъя. 4-нд гэрсэн тийм ээ. За учир нь эзэн өөрөө тушаалын үгтэй тэргүүн тэнгэр элчийн дуу ба Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христийн дотор үхэгсэд эхлээд амьлах болно. Амен. Амен. Эзэн ирнэ. Ирэх нь бол гарцаагүй. Есүс Христ 2000 жилийн өмнө энэ дэлхий дээр ирсэн шиг тэгэхэд яасан? Биднийг аврахын төлөө ирсэн бол хоёр дахь ирэлт бол юу вэ? Хоёр дахь ирэлт бол Тэнгэрээс бууж ирэхдээ эзэн Есүс төгсгөлийн цаг үеийн төлөө тэр шүүлтээр ирэх болно гэж хэлж байна. Тийм ээ. Тэгвэл та Есүс Тэнгэрээс тэнгэр элчийн бүрээн дуутаагаар энэ дэлхий дээр ирэхэд энэ өдөр тийм үү хизээ гэдгийг бид мэдгүй. Гэхдээ ойрхон гэлцэн баг. Тэгээ энэ өдөр ирэхэд та түүнтэй уулзахад бэлэн байна уу? За энэ 7 хоног яадаг юм. Дараагийн 7 хоног яадаг юм тийм ээ. За энэ жил яадаг ингэж амьдарч гин үү? Харин та өдөр бүр
эзэн бүрийн дугаар Тэнгэрээс бууж ирэх тэр өдрийг яг сахиж түүнд бэлэн байна уу? Энэ бол айдас биш тийм үү? Хэрвээ та бэлэн байгаа бол танд айдас байхгүй гэсэн үг. Тийм ээ. Бэлэн байгаа бол танд санаа зовх зүйл байхгүй. Эзэн маргааш ч гэсэн Тэнгэр элчийн дуунаар Тэнгэрээс бууж ирэхэд би яасан? Бэлэн байгаа. Бэлэн байна. Тэг яг ийм зүрх сэтгэлээр бид эсний өмнө итгэлээс ихэн амьдарч байна уу? Гэхдээ зөвхөн эзэн Иесус Тэнгэрээс бууж ирэх нь тийм үү? Зөвхөн үхэлсэд амьлах нь биш тийм үү? Илчлэлт 20:12 дээр, Илчлэлт номны 20:12 дээр хамтдуудын үгсэн их баг хүмүүс сентийн өмнө зогсож байхыг би харлаа. Номууд дэлгээтэй байв. Өөр нэгэн ном дэлгээтэй байсан бөгөөд тэр нь амийн ном юм. Үхэлсэд нь өөрсдийн үйлсийн дагуу энэхүү номд бичигдсэн зүйлсээр шүүгдвэ. Тэг Иесус эзэн Тэнгэр элч бүрэн дугаар зөвхөн энэ дэлхийд ирэх гээд байгаа. Төгсгөлийн үе. Утга учир нь нэг юу юм бэ гэсэн чинь шүүгэлт байх болно гэж. Хүн бүр үйлсээрээ шүүгднэ. Бидний хэлсэн үг, бидний хийсэн үйлдэлүүд үгээрээ бид шүүгднэ гэдгийг энд хэлж байна. Тэгэхээр жинхэнэ итгэл гэдэг маань яг юу юм бэ гэхээр жинхэнэ итгэл гэдэг бол үг хэл үйлс нь өөрчлөгдөж байгаа байхгүй. Итгэгч би итгэгч хүн гэдэг үг хэл нь өөрчлөгддөггүй, үйлс нь өөрчлөгддөггүй. Тэгээ энд юу гэсэн? Энд бид нар үйлсийнхээ дагуу бичигдсэн зүйлсээрээ шүүгднэ гэж тодорхойлсон. Тэгээд бодож байгаа зарим хүмүүс би үнэхээр жинхэнэ итгэгч мөн юм уу? Яг эзэнний өмнө шүүлтний өмнө зогсоход би яг юугаар шүүгдэх? Тэгвэл түрүү хэлсэн тийм үг болон үйлсээрээ л бид нар шүүгдэж байгаа. Өөрчлөгдсөн. Өөрчлөлтөөр бид нар шүүгдэж байгаа. Тэрнээс эзэн минь би танд итгэдэг. Эзэн минь гэсэн болгон Тэнгэрийн хаанчлалд орохгүй гэсэн юм. Яагаад гэвэл жинхэнэ итгэсэн бол танд өөрчлөлт байх хэрэгтэй байхгүй. Тэрнээс эзэн минь гэсэн болгон энэ шүүлтийг давчдаггүй гэж. Тиймээс эцсийн үе ойрхон ирсэн байна. Төгсгөлийн үе ойрхон ирсэн байна. Бид өнөөдрийг юуг сахиж, бид юуг санаж явах ёстой. Энэ цаг үе ойрхон ирсэн байгаа учраас эзний энэ сануулan хэлж байгаа, бидэнд анхааруулж байгаа, захиж байгаа энэ үгсүүдийг бид нар мартаж болохгүй байхгүй. Тийм ээ. Үнэхээр их эзэн минь өөрийгөө шалгаад, өөрийнхөө итгэлийг, өөрийнхөө амьдралыг, үйлсээ, хэл яриагаа шалгаад тэгээд эзний яг энэ төгсгөлийн цаг үед хэлж байгаа энэ сануулгууд миний амьдралд хэр зэрэг бодиттой байгаа юм бэ? Хамгийн сүүлийнх нь бидний сайн мэдгичлэл баг. Матай номны 28:18-аас 20 хамтдаа дуудъя бүгдээрээ. Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартаа үргэлж хамт байх болно гэж айлдваа. Тэйзэн агуу захирамж гэж бидний нэрлэдэг. Матай 28:18-аас 20. Агуу захирамж. Энэ төгсгөлийн үед бидний бас хийх хамгийн чухал зүйл маань юм бэхээр агуу захирамжийг биелүүлэх. Эзэн үеийн төгсгөл хүртэл энэ төгсөх хүртэл хамт байна гэж амласан байхгүй. Тэгээд тэр өөрөө ирэх болно. Тэгээд түүнийг ирэх хүртэл бидний хийх ёстой зүйл нь агуу захирамж. Тийм үү? Бүх үндэстэнд сайн мэдээг тунхаглаа. Тийм үү? Тэгээд яваа. Тэднийг дагалдагч болоо. Тэднийг баптизм хүртээ. Амен.
Тэгээ өнөөдөр бүх үндэстэн дотор өнөөдөр Японд байгаа монголчууд хүртэл орж байна. Тархан суурьшсан энэ диаспора монголчууд хүртэл орж байна. Бүх үндэстнүүд энэ японочууд хүртэл орж байна. Энэ хүмүүс сайн мэдээг тунхаглаарай гэсэн юм. Тэгвэл бүгдээрээ харъя. Яг энэ цаг үед эзэн Иесус хэлсэн та нар Тэнгэрийн хаяа улаарж байгааг хараад цаг агаар ямар байхыг шинжиж чаддаг шиг гэж хэлсэн. Тэгвэл өнөөдөр бид нар энэ цаг үеийг хараад шинжих юм бол яасан? Төгсгөлийн үе. Үнэхээр эзний хэлсэн сайн уншсан энэ ишлүүд байна. Ойрхон болчихжээ. Энэ шинж тэмдгүүдийг харахтаа дэлхий өөрөө зүгээр ийм болоод байгаа биш тийм үү? Эзний хэлсэн энэ шинж тэмдгүүд бэлэгдэж байгааг харахтаа. Тэгвэл Токио монголчууд бид яаж итгэлийн амьдралаар амьдрах ёстой юм бэ гэсэн чинь эзэн бид өгнөд харах юм бол юу гэсэн? Итгэлтэй байгаарай. Айх биш ээ, харин итгээрэй. Хэцүү болох тусам эзнээс холдон явдаг биш тийм үү? Хэцүү болох тусам бүр илүү итгэлээс ихээрэй. Амен. Тэгээд тэр цаг үе хизээ болох уу гэдгийг таах гэж оролдох биш. Харин тэр цаг үе маргааш ирэх байсан ч гэсэн би бэлэн байх. Амен. Тэгээд их эзэн минь үнэхээр мөнх Бурхан дотор мөнх зүйлсүүд нь эцсийн цаг үед миний барьж үлдэж ядах тэр зүйлсүүд. Тийм үү? Мөнх ам байна. Ариун сүнс байна. Тийм ээ? Тэр мөнх зүйлсүүдийг л би барьж үлдэж чадна гэдгийг санаарай. Тиймээс би энэ дэлхий дээр миний нэг номерт байх ёстой зүйл үе. Миний гэр бүлийн эцсийн цаг үе ирээд төгсгөлийн үе хүрэхэд миний үр хүүхдүүд хүртэл барьж үлдэж чадах зүйл юу юм бэ гэдгийг санаад яг тэр зүйлсүүдийг чухалчилж амьдарцгаая. Амен. Тэгээд зовлон дунд ч гэсэн хэцүү зүйл ч гэсэн найдвараа тавиад эзэнд найдвараа тавиад тийм ээ эзэн минь. Тэгэхээр зовлон дунд ч гэсэн найдвар байгаа. Амен. Мөн эзэн минь шүүлт ирэх болно. Бүх хүмүүс шүүгдэх болно. Эзэн үгс эхлээд амийн номонд нэр нь бичигдсэн бид нар шүүгдэх болно гэсэн тийм. Харин бидний шүүлт юугаар үг болон үлсээр. Тиймээс өдөр бүр бид эзний өмнө бэлэн амьдрах бидний шалгуур маань юу вэ? Миний хэл яриа өөрчлөгдсөн юм уу? Миний хийж байгаа зүйл маань өөрчлөгдсөн юм уу? Би Есүст итгээд хэдэн жил болсон байж болно. Нөгөө миний ярьдаг нөгөө хэл яриа, нөгөө хараалын үгсүүд, нөгөө нэг ховч муухай зүйлсүүд маань өнөөдөр хүртэл салаагүй байсаар байна уу? Миний нөгөө хийдэг зүйлсүүд маань өөрчлөгдөхгүй. Сүүлдээ тэрнтэйгээ эвлэрсэн. Би угаасаа л ийм хүн гэдээ амьдраад байна уу? Бид өөрсдийгөө шалгах ёстой. Амен. Тэгээд агуу захирамжийг биелүүлцгээе. Амен. Сайн мэдээг тунхаглацгаая. Халелуя. Сайн мэдээг тунхаглацгаая. Амен. Тэгээ яг ингээд өнөөдөр Токио монголчууд бид яг юуг сахиж амьдрах ёстой юм бэ гэдээ асууж байхад эзэн энэ зүйлсүүдийг сануулж гисэн. Энэ сүүлийн цаг үед бид яг энийг л барьж амьдарч энэ зүйлсүүдийг сахиж амьдрах нь хамгийн чухал байна. Амен. Тэм учраас энэ цаг үе бол үнэхээр хүнд тэнцүү цаг үе байна. Гэхдээ энэ бол сүрэл биш тийм үү? Төрх хичнээн өвдөлт нь хүнд байсан ч гэсэн төрсний дараа тэр шин амийг харахтаа тийм үү? Ээжүүд мэдж байгаа. Тэр өвдөлт байхгүй болж байгаа тийм. Яг тэр шиг энэ цаг үе бол төгсгөлийн үе мөртлөө энэ бол сүрэл биш. Энэ бол яг тэр төрөлтийн өмнөх өвдөлт. Үүний дараа юу байгаа вэ? Бид энэ тэр өдрийг хүлээж байгаа. Өнөөдрийн цаг үе бол тийм үү? Хэдийгээр төгсгөлийн үе боловч энэ дэлхийн хувьд харин бидний хувьд бол төгсгөлийн үе бол юу бэ? Эзэнтэй хамт байх шинэ эхлэл баг. Амен. Тэм учраас итгэлээ сагцгаая.
найдвар дотроо бат байцгаая. Өдөр бүр өөрийгөө шалгацгаая. Амен. Өдөр бүр өөрийнхөө итгэлийг үнэхээр эзэн өнөөдөр ирсэн ч би бэлэн байхаар итгэл дээрээ бат зогсцгоё. Тэгээд агуу захирамжийг биелүүлцгээе. Амен. Хамтдаа залбирая. Эзний үгийг бариад эзэн минь ээ гэж түүнийг дуудъя. Эзэн минь таны Токио монголчуудад сануулan хэлж байгаа яг энэ үгийг бариад би залбирч байна. Өнөөдөр яг надад сануулж хэлсэн яг энэ төгсгөлийн цаг үе, энэ хүнд хэцүү цаг үе эхлэх гэж байна. Энэ яг төрх өвдөлтийн хэн үе байна. Энэ цаг үед намайг юуг чухалчилж яаж амьдрах ёстой гэдгийг надад хэлж өгч байгаад баярлалаа гэж хэлцгээе. Тэгээд эзэн яг танд онцгойлон сахиараа гэж сануулсан тэр үгсүүдийг барин залбирцгаая. Тэр шиллүүдийг барин залбирцгаая. Халелуя. Эзний ариун сүнс яг хүн болгонд яг үгээ хэлдэг. Эзний үг яг хүн болгонд илчлэлтийг өгдөг. Хэн зүрх сэтгэлээ нээж, хэн зүрхээ эзний өмнө зөөлөн байлгана. Яг тэр хүн болгонд эзэн өөрөө ярьж байдаг. Тэгээ өнөөдөр ч гэсэн яг тэр хүмүүст ярьсан. Тэгээ зүрхээ зөөлөн байлгаад эзний үгийг зүрхэндээ хүлээж аваа залбирцгаая бүгдээр. Эзэн минь ээ, Явэ бурхан минь. Та бидэнд хандаж хэлж байгаа. Бас надад хандаж хэлж байгаа үгийн төлөө талархъя. Эзэн минь. Төгсгөлийн үе ойрхон ирж байгаа гэж та хэлж байгаа нь та надаас асууж байгаа асуулт. Удахгүй ирэх шинэ хаанчлалд бэлэн байна уу гэж асууж байгаа асуулт байна. Төгсгөлийн үе ойрхон ирж байгаа энэ шинэ тэмдгүүд нь намайг ирж би мөнхийн хаанчлалд бэлэн байна уу гэж надаас асуулж байгаа тэр асуулт байна эзэн минь. Би хизээч төгсгөл ирэхгүй юм шиг, хизээч эзэн минь дуусахгүй юм шиг яг энэ дэлхийдээ хөл нийлүүлэн амьдарч байгаа энэ амьдралд минь эзэн та өнөөдөр надад сануулan хэлж байгаад баярлалаа. Өөрийн үгээр дамжуулан энэ эцсийн цаг үед яаж амьдрах ёстой, юуг сахих ёстой, юуг анхаарах ёстой, юуг хийж үлдэх ёстойг минь надад сануулan хэлж байгаад баярлалаа. Тэгээ энэ нь намайг ирж би шин хаанчлалд бэлтгэж байгаа тэр цаг үе байна. Эзэн намайг илүү мэрэгэн байлгаач. Бас намайг эзний өмнө илүү эзэн минь зүрхийн зөөлөн даруй байлгаач. Их эзэн та хамгийн сайныг бэлдсэн байгаа. Их эзэн минь та үнэхээр надаас хүсэж байгаа энэ зүйл нь яг үндэ миний төлөө эзэн минь эрх хаанчлалын төлөө надад өгч байгаа үг гэж би зүрхэндээ хүлээж аваад үүнийг сахихыг хүсэж байна эзэн минь. Тэмээ бурхан минь. Таны ариун сүнсээр хамт байж Токио монголчууд биднийг яг энэ эсний үгийн дагуу амьдруулж өгөөрэй. Эзэн минь үнэхээр хааныг ирэхэд айдастайгаар гим нүглийн буруутгал дотор биш баяртайгаар өгтөн авах. Үнэхээр итгэлтэйгээр зогсох хаан эргэж ирэхэд
түүнийг хүлээж авахд бэлнээр итгэлийн амьдралаар амьдруулж өгөөрэй. Тэгээд энэ цаг үед биднийг бүр илүү итгэлийг цэвэршүүлж, хүчрхэгжүүлж биднийг нэг байлгаж өгөөрэй. Дандаа талархъя. Эзэн минь энэ сүүлийн цаг үед бас эзэн та бүх хүн авралт ирэхийг хүсэж байгаа. Тиймээс биднийг сайн мэдэн дотор хүчтэй, антай, галтай байлгаж өгөөрэй. Дандаа талархъя. Есүс Христийн нэрээр. Амен. Халелуя. Бидний эзэнд алдар нь бахвалтугай. Амен. Эзэнд алдар нь бахвалтугай. Бүгд хамтдаа энэ цагт эзэнд хүндэглийг өргөцгөөе. Тэгээд хамтдаа суудлаасаа босоод яг энэ эзний үгэн дээр сануулсан шиг бид яг эзнийг ирэх үед гэсэн бэлэн яг юуны төлөө бас алхаж байгаагаа гэдгийг бас эргэн санаад миний дуудлага яг юу вэ? Миний хараа яг юу вэ? Хамтдаа эзэн рүү яг тэр зүрсгэлээр эзэнд хүндэглийг өргөцгөөе. Миний хорогдох газар минь
эзэмээ өөрийн нүрийг харуулаач их эзэн. Амен. Хамтдаа эзэнд өргөх цаг байна. Бүгд хамтдаа өргөлийн төлөө залбирanгуйцгаая. Хайртай бурхан аав минь ээ. Эзэн өнөөдөр өргөх гар бүрийг, зүрх сэтгэл бүрийг эзэн та үнэхээр 100 мянга бэлхэм дүүрнээр өрөх болтугай. Таны энэ өргөлөөр дамжуулаад Токио Монгол цуглаан сайн мэдээний төлөө үнэхээр эзэн таны алдрыг гаргахын төлөө, таны хаанчлалын төлөө, тэр ажлуудын төлөө өргөх болно. Үнэн шудраг, зохистой, эмгцэгцтэй хэрэглээ та тусалж өгөөрэй аваа. Тийм ээ эзэн. Энэ өргөлөөр дамжуулан хүмүүрийн үнэхээр энэ өргөлөөр дамжуулан эзэн та өөртөө алдрыг авах болтугай. Та энэ цуглааныг босгон байгуулж үнэхээр өнцөг бүр тохоо бүх зүйлийн эзэн та үнэхээр Токио Монгол цуглааныг энэ газарт бий болгох болтугай аваа. Тийм ээ эзэн. Ирээдүйд Токио Монгол цуглаан үнэхээр улам илүү үнэхээр өргөцсөн, үнэхээр сүнс дотор өссөн, итгэлээр өссөн, итгэлийн алхмаар тийш явсан. Нэгэн байлгаж өгөөрөө. Эзэн энэ өргөлийг таны мотор татгаж өнөөдөр өргөж байгаа гар бүрийг эзэн таны нэрээр өрөөж байна. Таны гайхалтай ариун нэрээр талархан залбирanгуйч байна. Амен. Амен. Бүгдээ эзэнд баяр хөөртэйгээр өргөцгөөё. Өргөлийн хайр цаг урд байгаа. Хамтдаа эзэнд талархалтайгаар өргөцгөөё. Энэ цагт отгаагч маань биднэрт хүүхдийн цуслангийн талаар биднэрт бас танилцуулах байгаа. Тэгээд отгаагчгаа үрж байна. Цулааны гүрвтэр нөгөө нэг цуслангийн зэрэг байгаа. За сайн байцгаана уу? Тийм. Пастор маань сагалгаанд ороод удаагаа болохоор дуунд ер нь сул байлаа шүү. За. Тэгээд уулын битгэр дохоогоод ингээд энийг дэвшлүүлгээл дохоод байсан. Дуун нэлээд сул байлаа. Тэгээд нэлээд хүч гаргаж зааж байгаа гэж би бодож байгаа дотроо. За. Сайн яваад ирлээ. 12 жилийн өмнө Солонгост очихдоо 6 жаахан хүүхдэд дагуулад нөхөр минь нэлээд хүнд өвчтэй байсан. Тэгтээ айгүй ингээ баяр хөөртэй бүр айгүй хүчтэй Солонгос улс руу орж исэн байхгүй юу? Харин 12 жилийн дараа Солонгос улсаас явхдаа нэлээд их гунигтай нэлээд их уйлж ирлээ. Айгүй сонио. Яагаад тэгэж уйлаад байгааг би мэдэхгүй. Ямар ч гэсэн нэлээд их уйлсан. Тэгээд энд ирээд бас айгүй амар тайван байсан. Миний байх ёстой газар мөн учраас. За тэгээд цуслангийн талаар яриад. За Монголын нөгөө яг хүүхдийн хамгийн том байгууллага гэр бүл хүүхэд хөгжлийн одоо хамгааллын төв гэж газар байгаа. Тэр агентлаг. Тэр агентлагаас
надад ийм урилга ирсэн байгаа. Тэр хүний дарга нь одоо намайг ураад олон улсын цусланд ингээд одоо захирлаар сурах боломж байна. Монголд одоо 2хан олон улсын цуслан байгаа. Нэг нь болохоор наримдал цуслан, нөгөөх нь болохоор мэдэхгүй байна. Тэгээд одоо олон улсын ICSIC гэдэг юм байгууллагаас олон улсын багш нар ярьсан. Тэгээ олон улсын цуслан хийх боломжтой. Тэгэхээр тийм эрхийг авчих юм бол одоо Японд ч тэр, Солонгос ч тэр, Америкт ч тэр өөрөө очих юм одоо очиод тэнд ажиллах боломжтой. Тэр эрхийн дагуу хүүхдийн цуслан байгуулах боломжтой гэдэг ийм санал тавьсан байгаа. Тэгээ нэлээд өндөр өртөгтэй. Тэгээ би яг явах шийдвэр гаргацсан байсан. Пастор маань гинэт өвдөөд тэгээд би аяллийн виз авангууд би Японоос гарах боломжгүй болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр цуслангийн маань хурал нь 4 сарын 19-ноос 24-ний хооронд тэгээ миний хувьд болохоор үнэхээр сурмаар санагдсан. Тэгэд олон одоо хүүхдтэй хэрэг юу вэ? Хүүхдүүдээ яваач гэж шахсан. Миний хүүхдүүд бүгдээ яг 19-наас 24 онд бүгдээ дээд сургуулийн шалгалтанд байсан, дундын шалгалтанд байсан. Тэгээд өөрийнхөө хүргэнийг бас гуйсан, охиноо гуйсан. Тэр хоёр цагаан сараар амарцсан учраас Монгол руу яваад ирсэн учраас ажлаасаа чөлөө авах боломжгүй байна гэсэн. Тэгээ мөнхийн магтаал чуулганыхын залуучуудыг гуйсан. Тэгээд бас тэд нар бас яг ингээд нэг сайн ойлгож өгөхгүй байгаад байсан. Энэ цуслангийн эрхийг авчих юм бол одоо бид нар айгүй юм хийх боломжтой. Ялангуяа хүүхдүүдийн талаар Монгол хүүхдийн өв соёл гэсэн тэр чиглэлээр цуслан хийх боломжтой. Тэгээд санамсаргүй нөгөө Боёгийн ингээд фэйсбүүкийг үзчихсэн чинь Японд аль хэзээ хийгээд эхэлсэн нөгөө номингээд ахлагчтай. Эндээс одоо 2-3 цагийн зайтай. Тэгээ хүүхдийн цуслан гэд хийгээд эхэлчихсэн байгааг мэдсэн байгаа. За энийг бол бид нар энд хийх нь айгүй чухал юм ингээд ойлгосон. Тэгээд хэнийг явуулах вэ гэж Бурханаас их гуйсан. Бурхан минь би өөрийнхөө төлбөрийг тэр хүнд өгөөд ч гэсэн ингээд нэг хүнийг явуулмаар байна гэд. Тэгээд айгүй олон хүний нэрийг тавьж чад бүгдэн рүү залгасан. Харин ашгүй азаа маань авсан. Утсаа аваад тэгээд ярилцаад азаа маань захирлаасаа асуугаа. Тэгээд уул нь чөлөө өгөх боломжтой гэсэн байгаа. Тэгээд энэ цуслан маань наримдал цусланд болно. Тэгээд Сингапур, Канада, Хятадаас ирж ингээд одоо энэ байгууллагын төлөөлөл нь болсон хүмүүс ингэж заана. Орчуулгатаа явагдана. Тэгээд манай Монголын том цуслангуудын дарга нар буюу цуслангийн захирлууд ирнэ. 30 хүн ирж байгаа. Тэгээд энэ хүүхд хамгааллын агентлаг буюу энэ удирдах газрын 7 хүн орно. 7 хүнээс гаднаас бид нар төлбөрөө төлөөд орох юм бол 2 хүнийг нь одоо ажилтнаа ингээд гаргаад биднийг ингээд төлбөрөө төлж байгаа учраас орох боломжтой гэсэн байгаа. Тэгээд азаа маань явахар болсон. Энэ захирлын одоо юу лээ? Цуслангийн олон улсын цуслангийн захирлынх нь одоо төлбөр гэхэд аяга өндөр 19-наас 24 хооронд 2,500,000 төгрөг байхгүй. За тэгэнгუთ азаа очих шаардлагатай болонгууд азаа маань яаж гэнэ? Эндээс 2 сая төгрөгийн онгоцоор явах шаардлагатай болно. За тэгээд тэндээ 2,500,000 төлөх ёстой болно. Ингээд 5 өдрийн сургалтанд ийм өндөр 4,500,000 төгрөгийг төлөөж сурах боломжтой. Бүлгийн уулзалтынхын юу нь болохоор 380,000 төгрөг байгаа. Тэгээ бид нар нэгэнт энэ одоо яг энэ цуглаандаа бид нар хийж эхлэх юм бол цаашдаа бид нар Монголтойгоо холбоотой, Монгол цуслантайгаа холбоотой ингээд их боломжтой. Зун нь Монгол цусландаа ягаад өвөл нь Японд байгаа хүүхдүүдийг ч юм уу ингэж хийх боломжтой байгаа. Тэгээ бид нар энэ маш том бүтцийг сурахын тулд яг энэ хүмүүстэй бид нар танилцаад энэ хүмүүсийг бид нар урина гэсэн үг. Ямар нэгэн үйл ажиллагаанд хийхэр болох юм бол энэ хүмүүстэй энэ байгууллагатай бид нар холбоотой ажиллах боломжтой болчихж байгаа байхгүй. Дээрээс нь одоо Монголын одоо гэр бүл хүүхд төвшлийн төвтэй хамт ажиллах боломжтой болчихж байгаа. Тэгээд миний хувьд болохоор азаа маань ямар ч ясан зөвшөөрсөн байгаа. 2-3 хүн Японд байгаа 2-3 хүнээр залгасан боловч уцаа авах боломжгүй байсан тэр үед. Тэгээ маш яаралтай хариу өгөх хэрэгтэй байсан. Энэ хүсэлт надад айгүй яаралтай ирсэн учраас тэгээ ахлагч нартай яриад, пастортай яриад, Тажима пастортаас яриад азааг явуулъя цөмөр дэмжиж. Тэгээ миний хувьд болохоор тэтгэл дөрөв би оролцох байсан. Би өөрийнхөө төлбөрийг азаад өгнө, сурах төлбөрийг би тэнд өгнө. Тэгээд азаа харин явхад дээш явхад энэ охины одоо яг санхүүгийн байдал тийм сайн биш байгаа учраас 50% бас тодорхой хэмжээр азаа өөрөөсөө гаргана. Унааны онгоцын зардлаар 50%-аад ингээд чуулганаас ингээд дэмжээч гэсэн саналыг бас Баяра пастор битээр тавьсан байгаа. Тэгээ бид нар нэг хүнээ бэлтгээд авах юм бол бид нар азаагаар дамжуулаад тэр газар сургасан юмнууд бид нар энэ дараагийн хүмүүс бэлтгэх боломжтой болно. Бид нар азаатай би маш холбоотой байх болно. Тэгээд тэнд очиод тэнд дарга нартай
одоо энэ өдөр олон улсын байгууллагын хүмүүстэй уулзахдаа бид нар Японд энэ туслан хийх талаар ярилцсан. Бидний хамгийн гол зорилго бол дараа үеийнхнийг бид нар бэлдэх ёстой байгаа. Дараа үеийнхэн сайн мэдээ сонсох, одоо яг ингээд гэр бүлүүд эдгэрэх, гэр бүлүүдийн одоо ингээд кемпд ирээд тийм үү? Тийм тусгай цагууд гаргах ийм чухал зүйл байгаа шүү тий. Тэгээд үнэхээр ямар ч азаа маань ингээд цаг гаргаад би явъя. Миний ингээд дуудлага байна. Бас хүүхдтэй ажиллах хараа минь бас таарч байна гэж хэлсэн байгаа. Тэгээд миний мэдээж ингээд том дарга нар очино. Тэгээд азаа өөрөөгөө ер нь голох хэрэггүй гэж би бодож байгаа. Яг бид нар Христ дотор тэр хүмүүсээс илүү үнцэнтэй бид нар Есүсийн цусаар бид нар аврагдсан учраас тэр том одоо манай Монголын те дарга нарын хажууд бид нар би хинбэ гэж юусоо бодох хэрэггүй. Яг зөрөгтэй яг оролцоо. Тэгээ би азаад яг энэ гурван хүмүүстэй ингээ холбоотой яриад орчуулагч нар байгаа. Тэгээ Японд та нар ингээ ирэх боломжтой юу? Японд бид нар хүүхдийн туслан ихэд те та нар туслах боломжтой юу? Танай байгууллага яаж ажилдаг вэ? Энэ бүх зүйлүүд нь ярих байхгүй бид нар. Тэгээд мэдээж байгууллагын дарагтаа бас ярина. Тэгээд нэлийн хариуцлагатай одоо конференц болж байгаа. Тэгээд бас та бүхэн энийг бас сайн ойлгоод азаагийнхын төлөө бас залбирч өгөөд явуулаасаа гэж хүсэж байгаа. За баярлалаа. Амен. Тэгээд бүгд хамтдаа азаагийн төлөө залбирая тийм ээ. Азаа уршаа гараад ирэх үү. Пастор, баяра пастор, отгогч. Тэгээд энэ бол одоо азаа яваад сурах гэж байгаа нэрээсээ бас гол зорилго маань биш байгаа. Гол зорилго биш байгаа. Тэгээд юу гэхээр өнөөдөр Японд байгаа 1000 гаруй хүүхдүүд байгаа. Тэгээд энэ хүүхдүүдийн төлөө явж байгаа. Тэгээд энэ хүүхдүүдтэй бид нэр ажиллахаар мэдээж цаана эцэг эхчүүд байгаа. Тийм ээ. Тэгээд тэр эцэг эхчүүдийн төлөө бас явж байгаа. Тийм учраас зөвхөн азаагийн явж байгаа зүйл биш байгаа. Тэгээ азаагаар дамжуулаад хийгдэх тэр ажлуудын төлөө бас нөгөө бид нар бас кемп, хүүхдийн кемп, зуны цуслан юм уу, өвлийн цуслан юм уу тийм ээ. Ийм үйл ажиллагаанууд цаашдаа хийгдэх энэ ажлуудын төлөө. Тийм учраас бүгдээрээ залбирая. Түүгээр дамжуулаад Бурхан өөрийнхөө ажлыг хийх болтугай. Эзэн Бурхан минь тэгээд энэ цагийн төлөө танд талархъя. Азаагийн төлөө танд талархъя. Одоо түүнийг эзэн минь та бас сургахаар явуулж байгаагийн төлөө талархъя. Тэгээд эзэн минь түүний энэ явж байгаа нь эзэн Японд байгаа энэ олон хүүхдүүдийн төлөө эзэн минь энэ 1000 гаруй эзэн энэ 16-аас доош насны энэ олон хүүхдүүдийн төлөө байна. Их эзэн минь бас тэдний ард байгаа эзэн минь тэр олон эцэг эхчүүдийн төлөө байна. Тэм учраас итгэмжтэй яваа сайн сураад ирэх болтугай. Тэгээ ирээд эзэн минь үнэхээр тэр сурсан зүйлийнхээ дагуу энд эзэн минь энэ газар нутагт амьдарч байгаа монголчуудынхаа төлөө хүүхдүүдийн төлөө бас эзэн түүгээр дамжуулж гайхамшигтай ажлуудыг хийх болтугай. Бурхан замыг заах болтугай. Үүд хаалгуудыг нээх болтугай. Тэгээ таны бас эзэн минь агуу захирамжуулсан сайн мэдээг бид эзэн минь биелүүлэхийн төлөө, тунхаглахын төлөө эзэн түүний үйлчлэлээр дамжуулж энэ газар ажиллаа хийгээрэй Бурхан минь. Ариун сүнс та удирдах болтугай. Яваад ирэх хүртэл бүх аян замыг нь сахин хамгаалаарай. Эзэн минь бүх зүйл нь байж өгөөрэй. Тэгээ бид бас яг хамтдаа эзэн минь санаа нэгдээд хамтдаа итгэл дотор үйлчлэхэд эзэн та тэр нүд эзээгүй, чиг сонсоогүй, хүний санаанд ороогүй гайхамшигтай зүйлсийг хийх болно. Бид итгэж байна, тунхаглаж, талархаж байна. Есүс Христийн нэрээр. Амен. Халелуя. Амен. За. Токио Монгол цуглаан яг энэ цагаас эхлээд хүүхдүүдээ хүндэл мөрлийн цагаар авч орж ирээд хамтдаа эзэнт хүндэл мөрлөв. Тэгээ өмнөсөн ч хамаагүй, орилсон ч хамаагүй, уйлсан ч хамаагүй. Гол нь тэр хүүхд сонсоод гүйж байгаа учраас, мэдээд гүйж байгаа учраас хамтдаа яг бид нарыг хараад эзэнт хүндэл мөрлөгийг хүргэж сурах учраас чөлөөтөө багийн цагаас эхэлж байгаа. Тэгээд
бас удахгүй болох 5 сарын 1-ээс 4-ний хооронд Солонгосоос Үлзий мөх пастор маань магтаалын багтаагаас ирж байгаа. Тэгээд 24 цагийн магтаал гайхалтай тийм конференц хийхийг хүсэж байгаа. Тэгээд тэр үеэр ч гэсэн бид нэр илүү Бурхан руу ойртсон, гайхалтай магтсан, илүү бас ирж байгаа ахын дүүстэйгээ нөхөрлсөн тийм цаг байх болон тэгээд тэр цагийн төлөө ч гэсэн бас залбирч өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ бас яг харахгүй Азагийн төлөө одоо явах бүхэл мөч хорон мөрийг онгоцоор нисэх, очоод бас танихгүй хүмүүстэй уулзна, олон зүйлийг сурна, ойлгохгүй зүйлүүд зөндөө гарч магадгүй, асуудлууд гарч магадгүй. Гэхдээ яг үнэхээр Бурхан яг л бидний итгэлийг харж идэг. Тэгэхээр яг тэр итгэлийн алхмаас ахуулаад Азаг эзэн удирдах Токио Монгол цуглаанд буцаад хүүхдийн төлөө үйлчлэх тэр бас гайхалтай талантыг бас өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээд эзэнд алдарн байх болтугай бүгдээ хамтдаа эзэнд хүндэглийг өргөөд өнөөдрийн хүндэглэлийн цуглаанаа өндөрлцгөөё. Тэгээд хамтдаа суудлаасаа босоод би бинийг өрөөгөөд бүгдээ ингээд тойрог болоод зогсчихоо. Тойрог болоод би нэргүй гараа сунгаад тэ эзэн өдөр бүр таныг ивэдэг, өрөөдөг. Таны төлөө би залбирнаа. Та бол хайрыг авах зохистой тэр хүн юм аа. Таныг хизээж мартахгүй. Тэр таныг хизээж мартахгүй. Тэр таныг хизээж орхиохгүй. Түүний үеийн үед осноо. Бэрхшээл замын дунд. Бэрхшээл замын дунд анзаараа сонсоогүй. Нүд үзээгүй, чих сонсоогүй. Сэтгэлдээ хизээч мэдрээгүй. Хамгийн сайн сайхныг тэр тань бэлгээлнэ. Эзэн таныг ивэг. Эзэн таныг ивэг. Амен. Амен. Эзэн алдарн байх болтугай баяраа пастраа та ерөөлийн залбирал хийж өгөөч гэж хүсэж байна. Хамтдаа эзний өмнө залбирцгаая. Яав эзэн бурхан минь, тэгээ бид таны өмнө энэ өдрийн төлөө эзний өдрийг ариунаар сах гэж таны үгийн дагуу бас энэ газар итгэмжтэйгээр зогсож байгаа ахын дүүснэрийнхээ төлөө бас талархаж байна. Яав бурхан минь, тэгээ шинэ 7 хоногийнхоо бас өдөр бүрийг таны мөдөр даатгаж байна. Эзэн маргааш бидэнд юу ирэхийг бид мэдэхгүй. Гэхдээ бид эзэн тэр зүйлийг биш, харин эзэн бид тань руу хараад эх 7 хоногийн тааврын ариун сүнсээр өөрийн үгээр удирдах өгөөрөө залбирлуудад минь хариулаараа гайхамшигтай зүйлсүүдэд үйлдээрээ
муу сүнсний буг чөтгөрийн бүх ажлуудаас та биднийг хамгаалж сахиж өгөөрэй. Өнөөдөр энэ газар таны хүүхдүүд таныг хайн ирсэн шиг эх 7 хоногт та амьдралынх нь асуудлууд хэцүү зүйл болгон дээр эзэн та бас хайн очиж хамт байж тусалж ивэж өгөөрэй эзэн. Тандаа баярлалаа. Токио Монгол чуулган бүх итгэгчтэй бид танд даатгаж байна. Одоо бидний эзэн Есүс Христийн нэгүсэл, Бурхан эцгийн хайр, ариун сүнсний нөхөрлөл, ариун сүнснээс ирдэг хүч, баяр хөөр, хайр энд байгаа хүн нэг бүрийн толгой дээр, эзний бүх ард түмний толгой дээр одооноос эхлэн үрд мөнхөд байх болтугай. Амен. Амен. Шинэ 7 хоног эзэн тантай хамт байгаа гайхамшигтай өдрүүд байх болтугай. Амен. Амен. Эзэн та бүгдийг ивэх болтугай. Хамтдаа нөхөрлийн цаг руугаа орцгоё. Эх 7 хоногт баяр хөөртэйгээр уулзцгаая. Алсын.